Чуулганы уламжлалын дагуу энэ өдөр Христ итгэгчнэр хоорондоо нэгэн онцгой мэндчлэгээр мэндэлдэг байгаа. За нэг нь нөгөөдөө Есүс амьлсан гэж хэлэх юм бол нөгөөх нь тийм ээ амьлсан гэж хариулдаг. Түрүүн бас цуглааны ихэнд цогоо ахлагч манаас бидэрт сануулсан те. Яг тэр мэндчлэгээр цөмөр яг хоёр хажуудлалт байгаа хүмүүстэйгээ нэг мэндчлэе. Есүс амьлсан гэвэл нөгөөх нь яаралгүйгээр тийм ээ амьлсан гэж хэлээрэй. Есүс амьлсан. Дахиад хэлээ. Есүс амьлсан. Тийм ээ, тэр үнэхээр амьлсан. Амен. Халелуя. Бидний их эзэн хэрвээ амьлаагүй байсан бол бид энэ газарт суух, энэ газарт хамтдаа байх ямар ч шаардлага, шалтгаан биднэрт байхгүй байх байсан. Харин Есүс Христийн үхэл ба амьлалтанд биднийг мууч сайнч энэ газар хамт цуглуулад би бинийгаа заримдаа харахаас дургуун хүрмээр байсан ч гэсэн Есүс Христийн хайр дотор уучлаад тэгээ бие биентэйгээ нөхөрлөөд хамт алхах энэ нэгэн гэр бүл гэдэг Христийн гэр бүл гэдэг энэ институцийг, энэ байгууллагыг, энэ биеийг Христийн биеийн эрхтнүүдийг бий болгосон ийм гайхамшигтай ач тустай юм аа. Иохан номын 20 дугаар бүлгийн 1-ээс 10 дугаар ишлэгийг цөмөрө хамтдаа нэгээд нэгэн дуугаар уншицгаая. Иохан 20-1-ээс 10 дугаар ишлэл. За аппликейшн нээгээд Библийн эргүүлээ те. Гар утсаараа орж байгаанууд нь фэйсбүүкээр халтчихгүй хүн шиг тэгээ хэдүүлээ хамтдаа Библийг уншнаа. За хэдүүлээ гутал янз янзын орчуулгууд хэрэгжилж байгаа учраас би ерөнхийдөө дуудаад уншия. Та бүхэн маань өөрийнхөө орчуулгуудыг бас хараад тэгээ ер нь яг цаашдаа хэдүүлээ манай чуулган нэгдмэл нэг орчуулгыг баримтлана. Ирэх жилээс тэгээ одооноос яг хэдүүлээ өөр өөртөндөө байгаа Библиэр уншаа явж илээ. Иохан номын 20 дугаар бүлгийн 1-ээс 10 дугаар ишлэлийг юуны өмнө би дуудаж өгье, та бүхэн дагуулад нүдлээд хараарай. 7 хоногийн эхний өдөр эрт харанхуй байхад Магдалины Мария хадан булшин дээр очиод булшнаас хадыг зайлуулсан байхыг харав. Тэгээд тэрээр Симон Петр болон Есүсийн хайртай байсан нөгөө шав дээр гүн очиж тэд эзнийг булшнаас авчихжээ. Түүнийг тэд хаан тавьсныг би мэдэхгүй гэв. Тиймээс Петр нөгөө шавыг хамт булшруугүй. Тэд хоёул хамтдаа гүйсэн боловч нөгөөх нь Петрээс хурдан гүн булшин төрүүлэн ирж тонгоон хараад даав байхыг үдсэн боловч дотош орсонгүй. Араас нь Симон Петр гүйж ирээд булш руу орж майланган даав болон толгойг нь ороож байсан даавыг харав. Даавнууд байсан байранда эвхээтэй байжээ. Тэгээд төрүүлэн ирсэн нөгөө шав булшинд орж хараад итгэв. Учир нь тэр үхэгсдээс амьлах ёстой гэсэн бичвэрийг тэд ойлгоогүй л байлаа. Ингээд шав нар нь гэр гертэ харваа. Одоогоос 2000 жилийн тэртээ Израилийн Иерусалим гэдэг хотод буюу Израилийн нийслэлд нэгэн сүр дүүлэнтэй үйл явдал болсон баг. За Христ итгэгч бидний хувьд бол энэ үйл явдлыг бүгд мэднэ. Энэ бол Есүс Христ мэндэлсэн үйл явдал ерөөсөж биш. Харин Есүс Христийн үхэл байсан баг. Есүс Христийн үхэл. 7 хоногийн өмнө Есүс Христ өөрийнх нь шав дагалдагчтайгаа залуухан илжиг унан даруугаар тэгсэн хэрнээ ялалт байгуулсан хаад ноёд шиг хүмүүсийн уухайн дуу болон дал модны навчин дор мөн хувцаа дэвсэж өгсөн тэр гудмаар орж ирж явах үед хүмүүс түүнийг ялсан хаан гэж угтаж авч исэн баг. Гэтэл 7 хоногийн дараа бүх зүйл өөрөөр иргэдэг. Яг үүндээ 7 хоног бас биш л дээ. 5 хоногийн дараа. Бид нэр өнгөрсөн 7 хоног жингаа хамтдаа өглөөний залбирлыг хийгээд залбирж байхдаа ялангуяа ээлт баасан гараг буюу өнгөрсөн 5 дахь өдөр их эзэн Есүс Христийн загалмай үхлийн талаар дурсан санаж энэ үхэл нь хэдийгээр монголчууд бидний хувьд альва үхэл хагцлаар баярлаж, бахархаж, бардамнаж, сайхардаггүй ч гэсэн ер нь яг зөвхөн монголчууд гэлтэхгүй бүхэн дэлхийн бүхэл орнууд. Харин бидний хувьд нэг л үхэл, нэг л хагцал, ээлтэй, ивэлтэй, ерөөлтөө гэж хэлэхүүц болсон тэр зүйл нь түүхэнд болсон тэр зүйл нь Есүс Христийн загалмай дээр цовдлогдсон үйл явдал байсан. Яагаад гэвэл Есүс Христийн загалмай үхэл нь бидний өвчнийг эдгэрлээр, хараалыг ерөөлөөр, үхлийг амиар сольсон. Тийм учраас бид ээлтэй гэж нэрлэдэг.
Үхэл бол тийм ээлтэй биш л дээ. Гэхдээ Есүс Христийн үхэл. Есүс Христ хүмүүсийн төлөө өгсөн үхэл нь ээлтэй байсан. Яагаад? Ер нь юу болчих вэ? Хин нэгэн амьлахын тулд заавал үхэх хэрэгтэй шүү дээ. Эхлэл номын 3 дугаар бүлгийн 21-р ишлэлээр эзэн бурхан Адам болон Еватай хамтдаа уулзаж ярилцж байгаа нэгэн түүх гардаг. Энэ уулзаж ярилцж байгаа түүх нэг харамсалтай ярилцлага гэж болдог. Яг үүндээ ярилцлага бас биш. Тэгэхээр тэд уулзаад нэгэн зүйл хийдэг. Тэр зүйл нь юу гэхээр Адам Ева хоёрыг хувцалдаг. Хувцастаа болгодог, хувц өмсгдөг. Хизээж хувц өмсөж байгаагүй бурхны бүтээлүүд буюу бүтээгдсэн эзнээс нуугдах ичих зүйл байхгүйсэн тэр харилцаа гим нүглээс болоод тасарснаас болоод ичгүүртэй байдал бий болоод бусдын өмнө байгаагаараа байх боломжгүй нөхцөл байдал анхны хүн Адам Ева хоёрт очирсан баг хүн төрлөختөнд. Хүн төрлөختний төлөөл болсон Адам Ева хоёр бурхантай уулзаж ярилцахаас ичсэн. Яагаад? Нүгэлтэй байсан учраас. Нүгэлтэй хүн хэн нэгэнтэй уулзаж ярилцахад амархан байдаггүй. Ялангуяа хэн нэгний өмнө ямар нэгэн буруу зүйл хийчээд тэр нь бүр нэлээд ноцтой тохиолдолд бид ингээд очиод уулзах, нүрээрээ уулзна гэдэг бол тийм ч амархан байдаггүй. Энэ дэлгэцэн дээр бүгдээрээ хамтдаа ээж дараалаараа өөрсдөх нүглүүдийг гаргацгаая гэвэл энэ тогтож суухан олдохгүй байх. Яг л нүгэл гэдэг зүйл бол тийм ч тааламжтай гоё зүйл биш. Бусдад харуулхад. Бас бурхны өмнө харуулхад. Гэхдээ өөрөө үйлдэхэд бол тааламжтай. Өөрөө бусдын нүднээс далд үйлдэхэд бол тэр шиг сайхан юм баггүй. Яг гэвэл анхны хүн Адам Ева хоёр тэр бурхны идж болохгүй гэсэн жимсийг харахад үнэхээр үзэгсэнтэй амсахад амттай ходоодонд ороод хоол тэжээл болох үйс үржил шимтэй мэтэл байсан. Амссан, идсэн тэр нь төр зүрх байсан. Төр зүрх. Тэгээ түүний дараа юу орж ирсэн бэ гэхээр ичгүр. Уухар шүү. Гашуудал. Өөрийгөө үнэлэхгүй байх байдал. Эцсүүлдээ энэ бүх зүйл нь юунд хүргэсэн бэ гэхээр бурхан болоод хүн төрлөختөн хоёрын хоорондын харилцааг таслахад хүргэдэг. Тэгээд өөрийнх нь бүтээсэн бүтээлүүд ичгэртэй байдал байсан учраас бурхан яасан бэ гэхээр амтан алаад амтны арьсаар нь яадаг гэхээр тэр хоёрт хоёуланд нь бэлхэвч хийж өгөөд эдэн цэцэрлэгээс хөөгөө явуулдаг. Ямарчсан ичгүүрийн нуудаг. Ямарчсан ичгүүр ичээд байх зүйлгүй болгоод явуулдаг. Ямарч байсан хичнээн эдэн цэцэрлэгээс хөөгцсөн ч гэсэн тэд нар яг уу ичггүйгээр явах боломж гардаг. Гэхдээ зүрх сэтгэлд нь юу байгаа вэ гэвэл бурхнаас тасарсан харилцаа гим нүглээсээ ижилт бол байгаа. Наан бэлгүүсээрээ ороосон оролт бол тэдний биеийг бол хамгаалж хучиж байсан боловч яг зүрх сэтгэлийн хувьд бол тэр асуудал шийдэгдэггүйгээр эдэн цэцэрлэгээс тэд гарч явсан байна. Энэ үеэс ахуулаад бид Библиэс юг хардаг вэ гэхээр бурхан хүмүүсийн гаднах асуудлыг шийдсэн үгүй бол тухайн үед шийдсэн. Гэхдээ дотор байгаа зүрх сэтгэлийн ичгүр өөрийгөө үнэлэхгүй байх байдал, өөрийгөө ялсан яллалт, гомдол, цөхрөл, өс хонзон, өшөө авалт тэр бүх дотор байгаа асуудлыг нэгэн өдөр шийднэ гэдэг тэр нэг иш үзүүлэг энэхүү амьтны амийг тасалснаар бий болж эхэлдэг баг. Амьтны ам тасарснаар бурхан хүн төрлөختний ичгүүрийг гадна талаас нь хучсан бол дараа нь хэн нэгний амиар дамжуулаад доторх ичгүүрийг бас хучиж тэрийг асуудлыг шийдвэрлэнэ гэдэг иш үзүүлэг Эхлэл номын 3 дугаар бүлгийн 21-р ишлэлээр болдог баг. Тэгээ бурхан тэднийг ийм ичгэртэй байдалд оруулсан, өргөцсөн муу Иесустэй хандаад 3 дугаар бүлгийн 15 дугаар ишлэлээр нэг ийм ярьслага болдог. Чи үнэхээр миний бүтээлүүдийг унгаасан учраас, дороотуулсан учраас чиний үр удам, энэ эмэгтэйн үр удамтай өстөө болоод чиний толгойг энэ эмэгтэйн үр няцалж харин чи дөнгөж өсхийг нь л бяцлана гэж хэлдэг. Энэ үйл явдал нь юуг илэрхийлсэн бэ гэхээр бидний өнөөдөр тэмдэглээд байгаа Есүс Христийн загалмай үхэл ба амьлалтыг бүрэн төлөөлсөн иш үзүүлэлтийн үг байсан. Эхлэл номын 3 дугаар бүлгийн 15 дахь эшлэлээс хойш бурхан хэрхэн яаж Мойренс болох сатан яг үндэ могоо биш шүү дээ. Могоон дүрээр ирсэн тэр сатаныг толгойг нь няцлаад гэхдээ энэ няцлалт нь түүний няцлсан хүүгийнх нь өсхийг бас бяцлах тийм одоо юу гэх юм те буцаасан зүйлсүүд бол болно гэдэг талаар хэрхэн яаж энэ өөрийнхөө зорилгыг биелүүлэх вэ гэдэг түүх нь бүтэн Библийн турш явдаг байна. Үндсэндээ л тийм.
Үндсэндээ энэ Библийг бид нар нэг үгээр ч юм уу нэг өгүүлбэрээр нэг утга санаагаар хэлэх юм бол Есүс Христ хүн төлөвлөлтний төлөө загалмаатай цовдлож нас бараад амьдсан гэдэг л өгүүлбэр шүү дээ. Яах гэж энэ 66 номыг бүхэлд нь байлгадаг гэвэл Бурхан нөгөө амлсан амлалтаа буюу муурын сүнсийг гим нүглийг хэрхэн ялах гэж байгаа вэ гэдгээ түүхийн туршид ард түмнүүдэд дамжуулж харуулж харуулж агаад өөрийн хүүг илгээгээд загалмаа дээр шийдээд тэгээд тэр шийдсэн ажил нь түүний дагалдагч нарын амьдрал дээр хэрхэн биелэлээ олж байгааг ингэж харуулсан ийм 3 үеийн зүйлсүүдийг бол биднэрт бол харуулж биднээс сануулдаг байгаа. Бурхан хурганы цусаар энэ асуудлыг шийдвэрлэх гац гаргалгааг хуучин гэрээн дээр өгдөг. Үүнийг бид нар Гитлэл номын 12 дугаар бүлэг дээрээс маш том нуураар харж чаддаг байна. Гитлэл номын 12 дугаар бүлэг дээр юу болдог вүлээ? Израилийн ард түмэн Египтийн боочлолдоор 400 жилийн турш зовж зүдэрч, өөрөөр хэлэх юм бол яг л бидэртэй адилхан гим нүглийн боочлолдоор үе удмаараа боочлогдож ирж ядарсан улмаас Бурхан минь туслаач гэж хашгирах дуугийн сонсоод өөрийн зарц Мосег илгээгээд Израилийн ард түмнийг чөлөөлөлдөг. Хэрхэн яаж? Маш олон гайхамшиг нөгөө талаас гамшгуудыг Израилийн ард түмний дунд тэнцээ амьдарч байгаа Египтэд өгдөг байгаа. Өөрийн ард түмнийг аврахын тулд. Тэг үүний хамгийн эцэст нь юу байдаг вэ гэхээр амьтай холбоотой асуудал ирдэг. Тэг энэ амьд гаргахын тулд юу болдог вэ гэхээр тэнцээ Бурхан хургийг нэрлэхийг хэлдэг. Эцгүүдийнхэн бүлүүд буюу эцгийнхэн гэрээр овоглогдож байгаа тухайн гэрүүдээрээ тэр бүлдээ тохирсон нэг хургийг аваад нэдлсэн цусаар нь тотгон дээрээ түрхсэн тотгоныхын цусыг нь харсан үхлийн тэнгэр элчнэр тэр айлын дээгүүр алгасаж өнгөрж байгааг үйл явцаар дамжуулаад Израилийн ард түмэн итгэлээрээ дамжуулж хурганы цусыг түрхэх юм бол аврагдана гэсэн тэр итгэл нь тэднийг үнэхээр авралт хүргэдэг байна. За ямар сонин юм хийдэг юм бэ Израилийн ард түмэн гэж бодож магадгүй Египтийн ард түмэн Израильчүүдийн хийсэн тэр үйлийг хараад зарим нь шоосон. Хургалаад хурганы цусыг хаалган дээр түрхээд тэгээд та нар аврагдлаа юу? Тэг ямар та нар хүүхэд шиг үлгэрийн юмд итгэдэг юм бэ гэж магадгүй тухайн үеийн Египтчүүдийн Израильчүүдийг бол дооглон тухуурхаж гадуурхаж хайрын хураг үүний оронд та нар над хургаа том болсныхын дараа зарсан мөнгөөр нь 2 хураг аваад тэгээд дахиад үржүүлээд ингэх юм бол та нар нэг хэдэн жилийн дараа малтаа болох байсан. Гэтэл та нар ийм үлгэр шиг юмд итгээд өөрийнхөө өмч хөрөнгийг наад Бурханыхын төлөө нэдлсэн хургийнхын цусыг тэнэг юм шиг хаалган дээрээ түрхээд тэрэнгээрээ аврагдана гэж бодож байна. Наад Бурханд итгэдэг Есүсийн чинь ямар ч гомоо юмд итгэдэг юм дэ гэж дооглуулж доромжлуулж ирсэн үе тэдэнд байгаа. Гэхдээ зарим нь магадгүй түүнд итгэжсэн. Израилийн ард түмнээс зарим нь магадгүй итгээгүй. 400 жилийн турш дугаа байсан Бурхан. 400 жилийн турш биднийг авраагүй Бурхан өнөөдөр нэг хурганы цусаар биднийг авралаа гэж юу гэж. Харин маш олон Израильчууд үүнд итгэдэг. Эзэн Бурхан, Яавэ Бурхан анх бидний эцэг дээдс болох Авраамыг дуудаж гаргаж ирсэн тэр Бурхан өөрийнхөө үг тушаалаад дамжуулаад хурганы цусаар дамжуулаад биднийг аврана гэдэгт итгэсэн ард түмэн хургаан нэдлээд цусаа түрхдэг. Тинхүү итгэлээрээ дамжуулаад дээгүүр нь алгасан өнгөрсөн үхлийн тэнгэр элчсэн. Дараа нь итгээгүй айл руу явж ороод ууган төл болоод ууган хүүхдүүдийнх нь амийн авч Бурханд итгэлгүй байдлынх нь шийтгэлийг нь өгсөн юм аимшигтай үйл явдал Гитлэл номын 12 дугаар бүлэг дээр гардаг байна. Дахиад л энэ юг харуулж байгаа вэ гэхээр анх Бурхан хүн төрлөختний гим нүглийн ичгүүрийг нь арилгахын тулд амтан алаад арьсаар нь бэлгэвч хийж өгч ичгүүрийг нь байхгүй болгож эдэн цэцлэгээс явуулсан шиг одоо Бурхан амтан алаад үгсэн амтныхын цусаар дамжуулаад тэр арт түмнийхээ итгэлээр нь дамжуулж 400 жилийн турш зовсон тэр дарлалаас нь тэдийг чөлөөлж гаргаж байгаа ийм үйл явдал гардаг байна. Тэгээ Бурхан Левит номын 4-р бүлгийн 32-оос 35 дахь ишлэлээр ер нь цаашдаа та нар яах вэ гэдэг талаар хэлдэг. За яг тухайн үед алгаслын баяр дээр ийм болсон юм. Ер нь цаашдаа яах юм? Бурхан цаашдаа ер нь бид нар одоо нүгэлтэд хэвээрэл байна шүү дээ. Яг хөө бид нар одоог бол Адам Евагийн үеийг бодох юм бол бид нар бэлгэвч биш бүтэн хуц өмсдөг болсон. Гэхдээ зүрх сэтгэлийн гэм нүглийн асуудал байсаар байна. Хинч хараагүй байхад ганцаараа үлдчихсэн нүглийн асуудал байсаар байна. Хинч мэдээгүй байхад үзэн ядсан атаархсан тэр асуудлууд маань байсаар байна.
Одоо яах юм? Гаднаа бол ичиргүй болоо доторх асуудал чинь хамгийн чухал байна шүү дээ. Ягаад гэвэл дотроос зүрхнээс гарч ирсэн буруутгал хүнийг хамгийн их яддаг гэвэл буруутгачдаг. Гаднаас биш, дотроосх нь. Тийч учраас бид мэднэ. Зүрхэн өөрийг нь ялдаггүй хүн юутай өрөөлтэй гэж Библиэлд хэлсэн байдаг. Бурхан минь яах вэ? Зүрхэн дотор байгаа тэр гим нүглийн асуудлыг, оюун бодол дотор байгаа, хандлагт байгаа гим нүглийн асуудлыг яах вэ? Тийм учраас Левит номын 4-р бүлэг дээр үгсэн бэлээ. Та нар эвлэрүүллийн дахил төгөл өргөж байгаараа гэж хэлдэг. Эвлэрүүллийн дахил нь яах вэ гэхлээр тухайн жилдээ дахиад нөгөө нэг хонь авчираад, хураг авчираад, тэр хураг нь өөгүй, сэвгүй, яг л нөгөө нэг алгасал ба 90 үеэр алж нядалж идсэн хурагтай адилхан тийм өөгүй, сэвгүй хургийг авчираад нядлах хэрэгтэй гэж. Тэгээд түүний дахил болгож бурханд өгөх юм бол та нар тэр жилийн чинь төгөлийг уучлая. Оо ямар гоё юм бэ? Болоо явчлаа штэ. Тэг хэдэн зуун жил өнгөрсөн чи яасан гэхээр жил болгон дахил өргөд. Гэхдээ энэ асуудал чинь нэг мөс шийдэж болохгүй юу? Бурхан минь. Жил болгон нүглээ хийгээл, жил болгон нөгөөдгөө хийдгээрээ хийгээл. Тэгэл нөгөө хургаа авчиж алаал хэдэн 100 жил амьдрах юм бол 100 хураг тий. Мэдхгүй одоо юу болоод байгаа юм. Бурхан минь энэ асуудлыг нэг мөс шийдэж болохгүй юу? Исая номын 53 дугаар бүлэг дээр түрүүн цуглаан эхлэхийн өмнө цогоо эхэлж уншиж байсан. Тийм учраас бурхан хэлдэг. Асуудлыг нэг мөсөн шийдье. Нэг мөсөн шийдье. Хурганы цусаар биш. Бүр миний зарцын цусаар. Тэр зарц нь хэн байсан бвэл Есүс Христ буюу бурханы өөрийнх нь хүүхэд байсан. Бурханы өөрийнх нь хүүгийн цусаар асуудлыг нэг мөсөн шийдэх тэр гац гаргалгыг бурхан 500 жилийн өмнө Исая иш үзүүлэгчээр дамжуулаад 500 жилийн дараа илгэх тэр хүүгийнхэн төлөө иш үзүүлгийг Исая номын 53 дугаар бүлэг дээр хэлсэн байдаг. Юу хийх юм? Яах гэж байгаа юм? Тэр бидний өвчтнийг өөртөө дэж бидний хууг хашуг даана. Тэр бидний бүх хараалыг өөртөө авч загалмайд буюу модонд хараал болгогдно гэж. Та нарын сайн сайхны төлөө тэр сайн бишийг амсна. Та нарын эрүүл байхын төлөө тэр өвчтнийг авна. Та нарын амийн төлөө тэр үхлийг авна. Та нарын амар тайвны төлөө тэр зовлонг туулна гэж иш үзүүлснийхэн дагуу бурхан өөрийнхөө хүүг энэ дэлхийн ертөнцөөр илгээдэг. Библийн маш олон номууд Есүс Христийн талаар хэлэхдээ юу гэсэн бэхлээр тэр үхэхийн төлөө төрсөн гэж хэлдэг. Есүс Христ анханасаа л төрөхдөө хүний биеийг авч төрөхдөө юуны төлөө төрсөн бэ гэвэл загалмаа дээр үхэхийн төлөө төрдөг. Бидний хідэн тэгж төрдөг вэ? Яг хоо бид нар хүн төрхөн үнэн, үхэн үнэн гэж ярьдаг ч гэсэн бид нар үхэхийн төлөө төрлөө гэж ярьдаггүй шүү дээ. Гэтэл Есүсийн хувьд бол тийм байсан. Есүсийн хувьд бол үхэхийн төлөө яагаад? Исая номын 53-ын дагуу бол бидний өвчин, зовлон, шаналлыг өөртөө авч гим нүгэл болгон өөрийн гэсэн үр угшилтай бид нар зарим хүмүүс Христ итгэдэггүй хүмүүс үүлийн үр гэдэг үгийг аюул их ашигладаг. Бид нар бол гим нүглийн үр дагавар гэж арай жоохон тайлбартаагаар ярьдаг. Тэр үр дагаврыг нь тэр хүн дээр нь буцаагаад биш харин Бурхны хүү Есүс Христ тэр хүнийг үр дагаваргүй амьдруулахын тулд тэр үр дагаврыг нь өөртөө авч загалмаа дээр бүх шийтгэлийг нь авч алуулсан үйл явдал нь нөгөө Есүс Христийн талаар иш үзүүлгийн гол утга учир нь байсан баг. Одоо бүгдээрээ хамтдаа Лук номын 23 дугаар бүлэг дээр очицгаая. Урагшаага эргүүл Лук номын 23 дугаар бүлэг. Лук номын 23 дугаар бүлгийн 26-аас 49-р ишлэлдэр эзэн Есүс Христийн загалмайн үхлийн талаар маш тод томруулаар хэлсэн байдаг. Би эндээс дуудаж та бүхэн мань дагаад хараарай. Лук 23-ын 26-аас 49. Тэд Есүсийг аваад явж байхдаа хөдөөнөөс ирсэн Курэний Симоныг барьж түүнд загалмайг өөрүүлэн Есүсийн араас явуулав. Үе олон хүн эмэгтэйчүүд түүний төлөө гашуудангуйж цээжээ дилсэн хойноос нь дагаж явлаа. Харин Есүс тэдэнд рүү эргэж Иерусалимийн охидоо миний төлөө уйлахаа бол. Харин өөрсдийнхөө төлөө хүүхдүүдийнхээ төлөө уйл. Үзэгтэн хүүсэр эмэгтэй болон хизээж хүүхдүүд тээж байгаагүй хэвлий мөн хизээж хөхүүлж байгаагүй хөхөн ерөөлтэйе гэж хэлэгдэх өдрүүд ирж байна. Тэгээд уусад хандан бидэн дээр унаач тоолодод биднийг нүмрөөч гэх болно. Харин тэд мод ногоон байхад ийхүү үйлддэг бол хуурай хухай болоход нь юу болох вүлээ гэв. Өөр хоёр
гэмт хэрэгтнийг түүнтэй хамт алхахаар авч явлаа. Тэд гавл химээх газар хурж ирээд тэнд түүнийг цовдолж хоёр гэмт хэрэгтнийг тэднийг нэгийг нь баруун нөгөөг нь зүүн талд нь цовдлов. Есүс аава тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. Тэд шавх аяцгаан түүний хувцсыг хуваан авч ард олон энэ бүхнийг ширтэн зогслоо. Захирагчид хүртэл түүнийг тохуурхон тэр бусдыг аварсан. Хэрв тэр Бурхны Христ сонгогдсон нэгэн мөн юм бол өөрийгөө авраг гэж байв. Цэргүүд хүртэл түүнийг дооглон дэрэгдэн ирээд түүнд цагаан цуу өгч чи евдэчүүдийн хаан мөн юм бол өөрийгөө авраач гэж байв. Бас түүний дээр энэ бол евдэчүүдийн хаан гэсэн бичээс байлаа. Тэнд үлгөгдсөн гинт этгээдүүдийн нэг нь түүнийг доромжилж та чинь Христ биш билүү? Өөрийгөө бас биднийг авраач гэв. Харин нөгөөнд түүнийг зэмлэн чи адилхан ялд унсан атлаа Бурханаас айхгүй байна уу? Бид үйлдэлсэн хэргийнхээ төлөө зохих хариуг авч байна. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү гэд тэр Есүсээ та өөрийнхөө хаанчлалд орохдоо намайг санаарай гэв. Тэгтэл Есүс түнд үннээр би чамд хэлье. Өнөөдөр чи надтай хамт Деважинд байх болно гэлээ. Энэ үед 6 дугаар цаг 9 дугаар цаг хүртэл нийт нутгийг харанхуй нөмрөв. Нар халахлагдаж сүмийн хүшиг хоёр хэсэг болон цуурлаа. Есүс аава таны гарт би сүнсээ даатахыг гэж чанга дуугаар хашгирав. Үүнийг хэлээд тэр амьсгал хураалаа. Энэ үйл явдлыг харсан 100-ийн дарга Бурхныг магтан энэ хүн үнэхээр гэмгүй байжээ гэв. Амен. Есүс Христийг загалмайдаа цовдлогдсон үйл явдал нь үеийн хамгийн харгас ширүүн үхлийн ялыг гим нүгэл хийгээгүй хүнд тогсон явдал бол байсан баг. Яагаад гэвэл хэрвээ Есүс Христ гим нүгэл хийсэн байх юм бол өөрийнхөө нүглийн төлөө л өгнө. Харин гим нүгэлгүй нэг нь бусдын нүглийг өмнөөс нь авах эрх нь бүрддэг баг. Есүсийг загалмайдаа цовдлогдсон үйл явдал нь яг бид нар ингээл хэдэн ишлэл гялсгүүлгээл уншчихлаа л да. Гэтэл үнэндээ Есүс Христийн загалмай үхэл гэдэг бол хамгийн адгийн үхлүүдийн тоонд ордог байсан. Бид урд нь ярьжсэн. Өмнө нь загалмай гэдэг бол үхэл, хагцал, хараал, шийтгэл, үе гашуу, гуниг гэж тооцогддог байсан бол Есүс Христ үүн дээр гим нүгэлгүй байсан хэрнээ загалмайдаа цовдлогдсноос болоод загалмай нь итгэл найдар, баяр хөөр, амар тайван, ерөөл, ивэл мөнх амийг бэлэгддэг болсон. Яг тэр процесс буюу Есүс Христийн загалмайдаа цовдлогдож исэн тэр процесс нь бол тийм амархан зүйл бол байгаагүй. Зарим хүмүүсийн хувьд 3 хоног үргэлжилдэг. Ацтанууд нь 2 хоног загалмайдаа цусаа урсгаад тогтно. Дөрвөн мөчийн дөрвөлнгийн төмөр хадаасаар модтой хадаж, нийт хадаж өндөрт өлөгдөг байсан энэ шитгэл. Хамгийн хүнд шитгэл тэднийг ичүүр болгодог. Тэрнгээр явсан бүх хүмүүс тэр хүнийг хараадаг. Ямар адгийн хүн бэ гэж сүхдэг. Тэдний гэр бүл, тэдний үр удам тэр чигтээ хараагддаг. Ард түмэн тэднийг хамгийн ёрын муугаар нь дууддаг. Үхэл нь өөрөө маш их тарчилсан үхэл. Хоёр гар нь өлгөгдсөн учраас хамаг биеийн доошоо татагддаг. Тэгээд зогсохын тулд хөл дээр гიშгхүүд ясан цуурдаг. Хэцүү болдог, янгиндаг, өвддөг. Хамаг цус нь алддаг. Уушиг нь баригдаж амьсгах чадахгүй болдог, ухаалдаг, буцаж сэрдэг. Ингээд 2-3 өдөр таршилдаг ийм л үхлээр Есүс Христийг шийтгсэн баг. Яагаад Есүс Христ энэ бүгдийг хүлээн зөвшөөрсөн бэ? Хэрэг тэр 100% хүн 100% бурхан байсан бол энэ бүгдийг алгасаж болохгүй байсан. Бидний нүглийг алгасуулахын тулд Есүс Христ өөрөө золиос болж нэтлэгдэх хурган мэт тэнд зогссон байх. Иохан номын 1-р бүлгийн 29-р ишлэлээр баптизм хүртээгч Иохан Есүс Христийг хараад өөрийнхөө шавьд галдаж тандаад юу шилсэн бэхээр хараач дэлхийн гим нүглийг үүрэгч бурхны хураг гэж заасан байдаг. Хүн гим хийх үед бурхан анх ичхүүрийг нь тагилахын тулд амтэн алддаг. Цусыг урсгадаг. Дараа нь хүний хийсэн гим нүглийг нь уучлахын тулд өөрийн арт түмнийг чөлөөлөхийн тулд хургийг арт түмэндээ золиос болгоод өнгөдөг. Гэхдээ энэ зөвхөн гадна талын асуудлыг шийдсэн. Дотор талын асуудлыг нэг мөсөн шийдэхийн тулд Есүс Христийг загалмай дээр өхүүлэх
тэр ялыг зөвшөөрсөн баг. Есүс загалмай дээр цовдлогдчихэ. Есүс загалмай дээр бидний гим нүглээс болж цовдлогдсон. Тэрнээс өөрийнх нь гим нүглээс болж биш. Тэгээ бидний сая унссан Иохан номын 20 дугаар бүлэг дээр одоо дахин цөмөр хамт очицгаая. Иохан номын 20 дугаар бүлгийн 11 дугаар ишлэлээс би дахин та бүхэнд уншиж өгье. Харин Мария бусны гадаа зогсоод уйлж байлаа. Тэр уйлсан чигээрээ булш руу тонгойн хартал цагаан хувцастай хоёр тэнгэрэлж Есүсийн цогцыг тавьж байсан газарт нэгэн толгой нөгөө нь хөл талд нь сууж байв. Тэд түүнд эмэгтэй чи юунд уйлна вэ гэсэнд тэд эзнийг минь авчихсан байна. Тэд түүнийг хаан тавьсныг би мэдэхгүй гэв. Тэр ингэж хэлээд ирэхдээ Есүсийн зогсож байхыг харсан боловч тэр нь Есүс байсныг таньсангүй. Есүс түүнд эмэгтэй чи юунд уйлна вэ? Чи хэнийг хайна вэ гэж асуув. Түүнийг цэвэрлэгч байна гэж бодоод тэр түүнд эзэн минь хэр та түүнийг зөөсөн бол хаан тавьснаа надад хэлнэ үү? Би түүнийг авах гэсэн юм аа гэв. Есүс Мария гэлээ. Мария эргэнгүүтээ түүнд еврейгээр рабони багш минь багш гэсэн утгатай байжээ. Есүс би зөвхөн хараахан дээш очиагүй байгаа тул надаас бүү зур. Харин ах トゥ уд нартай минь очиж тэдэнд би эцэгтэй буюу та нарын эцэгт бурхандаа буюу та нарын бурханд дээш очино гэдгийг хэлээрэй. Магдалин Мария явж шав нарт би эзнийг харлаа гэд Есүсийн өөрт нь айлцныг тэдэнд хэлвэ байжсэн. Энэ үйл явдал Есүс Христийн итгэгч нарын амьдралыг орвонгоор нүршилдэг. Отоол тэд ойлгож эхэлдэг. Отоол. Тэд үүнээс өмнө юу ойлгож ирсэн бэхээр улс төрийн өөрчлөлт, улс төрийн дэглэмийг унгаах, жинхэнэ одоо тэдний хаадууч шиг, Ромын эзэнт гүрний хаад шиг, тухайн үеийн израильчуудын ноёдууд шиг тийм л өдөртөгчийг бодож исэн боловч энэ шал ондоо өдөртлөг байсан. Есүс Христийн сайн мэдээний утга учир нь юу вэ? Есүс Христийн сайн мэдээний утга учир нь бидний дотоод зүрхсэтгэлд үлдсэн байсан тэр гим нүглийн үндэс ичхүр хараалыг чөлөөлөн цэвэрлэх зорилготой. Тийм учраас Иохан номын 3 дугаар бүлгийн 16 дугаар ишлэлээр Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц хүүгээ өгсөн. Буюу Есүс Христийг загалмай дээр өгсөн. Ингэснээр хүүд итгэж шинж мөхгүй харин мөн хамтай болохын тулд юм а гэж хэлж байна. Есүс бидний нүглийн төлөө өгсөн. Есүс бас бидний шинэ амийн төлөө амьлсан. Хэрв Есүс Христ амьлаагүй байсан бол бид нэр хамгийн өрөвдөлтөө, хамгийн найдваргүй хүн байх байсан талаар 1-р Коринт номын 15 дахь бүлэг дээр Илч Паул Коринтотойгонд хэлдэг. Есүс амьлсан учраас биднэрт найдвар ирсэн. Есүс амьлсан учраас бид одоо түүний дотор амьтаа олдох боломжтой болдог. Хүн төрлөخت нь нүглийнхэн төлөө дахиж өөртөө шийдэгдэх шаардлагагүй. Гэвч тэр итгэлээр дамжуулж бид нар үнийг өвлөн авах боломжтой. Есүс Христ миний төлөө загалмай дээр цовдолж үхээд амьлсан гэдэгт итгэл нь биднийг алгасаж ам гаргах, амьд мултрах тэр боломжийг олгодог. Өөр юу ч. Тэнгэрийн дор Есүс Христээс өөр авралын нэр энэ дэлхийн ертөнцид бидэнд өгдөггүй юм аа. Есүс Христийн амьлалт нь биднийг түүний дотор амьдрахыг уриалдаг. Түүний дотор амьдрахыг уриалдаг. Бид ямар үед энэ амьлалттай нэгддэг вэ гэвэл Есүс Христийн дотор байснараа. Тэрээс бид ямар нэгэн зүйлийг тэнцээ өөрөө ч мэдэхгүй байхад нь даатгадаг. Ямар нэгэн зүйлийг өөрөө ч мэдэхгүй байхад тэнцээ хэн нэгэн үйлддэг. Хэн нэгэн үйлдсэн учраас би зүг зүгээр өөрийнхөө дураараа амьдарч болдог тийм амьдралаар амьдардаг хүмүүс биш. Бид өмнөх итгэл үнэмшлээсээ өөрөөр амьдарч байгаа. Өмнөх итгэл үнэмшил шашинд маань өөр зарчим үүсэж ирсэн бол харин бидний энэ шинэ итгэл үнэмшил энэ бидний төлөө амиа өгсөн бурханд итгэл маань өөр зарчмыг бидэрт заадаг. Энэ юг заадаг вэ гэвэл энэ итгэл дотор амьдрахыг заадаг байна. Амьдрахыг заадаг. Та Христийн дотор амьдарч байгаа юу? Та Христийн дотор амьдарсаар байгаа юу? Есүс Христэд итгэж Есүс Христийн дотор амьдрна гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Би Есүс Христ итгэдэг гэж хэлчихэд гэртээ гидсээ хэлээд хэвтхийг хэлдэг юм гэж юу? Үгүй. Өнгөрсөн 7 хоног жангаа бид нар өглөөний залбирал дээр энэ талаар тодорхой хэмжээнд ярилцсан. Нэг чухал зүйл нь юу хэлдэг лээ? Есүс Христ юуны төлөө загалмайтаас хөтлсөн юм? Биднийг нэг байлгахын тулд. Өнөөдөр энэ амьлсан баяраар Бурхан бидэнд нэг онцгой үгийг дахин сануулж байгааг хэрвээ та бүхэн анзаарж байгаа бол
би дахиж сануулъя. Бурхан биднийг нэгдмэл нэг байлгахын тулд үхээд амьдсан юм аа. Нэгдмэл нэг байлгахын тулд. Нэгдмэл нэг байлгана гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Би бинийгаа хүлээж аавна л гэсэн үг. Мэдлэгтэй нь мэдлэггүйгээ, туршлагатай нь туршлагагүйгээ, амьдралын боломжтой нь амьдралын боломжгүй нэгнэ. Хүлээж аавна гэсэн үг. Яагаад гэвэл Христийн хайр биднийг нэг болгодог учраас. Христ биднийг нэг байлгахын тулд юутай Бурхантай болоод бид бусдаа нэг байлгахын тулд Есүс загалмайдаа цовлогдож нас бараад амьдсан юм аа. Христ итгэлээр дамжуулж бид мөнх амийг авдаг юм аа. Христ дотор алхаснараа бид нар энэ мөнхийн ам дотор алхасаар байдаг юм аа. Тэрнээс бид нар нэг удаа авчаал тэгэл нэг дээхэн үед би нэг бага байхдаа Есүсийн цуглаанд явсан юм аа. Тийм сэтгэлт маань бол байгаа шүү гэж уучлаарай. Сатан ч гэсэн яг тийм итгэлтэй. Муу Есүс ч гэсэн яг тийм итгэлтэй. Бурхан байдаггүй ядгийн байгаа шүү дээ. Хин Яавэ бурхан хүүгийн хин гэдэг Есүс. Есүс юу хийсэн? Загалмайтай цуглагдсан, нас барсан, амьдсан. Биднээс илүү теологийн болон Библийн мэдлэгтэй. Энэ мэдлэгээ дамжуулж аврагдана гэж бодож байгаа бол ёстой байхгүй, тийм байхгүй. Харин Христийн хайр нэгүсэл дотор итгэж, итгэл дотор зогсдороо төлөө Есүс загалмай дээр цовдлогдож нас барсан, миний төлөө бас амьдсан юм а гэдэг итгэл дотор зогсноороо бид түүний хүүхдүүд болдог юм а. Итгэл гэдэг бол үйл явц процесс, бидний амьдралын туршид байх ёстой, үйлдэх ёстой зүйл болохоос хизээ нэгэн цагт миний нэг итгэсэн итгэл тэр итгэлээр дамжуулаад яг удаа тэгж яагаад нэг өдөр би аврагдана гэдэг ийм залхуу хойрог хоошин тавьдаг идэхгүй зүйлийг хэлдэггүй. Тийм ч учраас Яаков маш тодорхойгоор хэлсэн, итгэл хэрвээ үлсгүй байх юм бол үхмэл наад үхсэн итгэл чинь чамааг аврахгүй гэж маш хатуу хэлсэн. Таны итгэл Христ дотор амьд байгаа хэвээрээ юу? Таны итгэл суларцсан байгаа юм биш үз. Хэрэг тийм бол энэ өдөр цөмөөрөө ихсний өмнө дахин өөртөхийн итгэлийг авчирч түүн дотор тавьцгаая. Эзэн минь би дахин таны өмнө шийдвэр гаргаж байна. Бид танд итгэж байна. Та миний төлөө загалмайдаа цовдлогдож, та миний төлөө амьдсанд баярлалаа гэж цөмөөрөө түүн рүү хандан залбирцгаая. Бид анх эзэнд итгэлээ өргөж ирсэн шиг дахин нэг удаа цөмөөрөө ихсний итгэлийг, ихсний загалмай дээр хийсэн зүйлийг дурсан санацгаая. Эзэн минь миний төлөө загалмай дээр цовдлогдсонд баярлалаа гэж цөмөөрөө түүнд хэлцгээе. Би бол гим нүгэлтэд намайг уучлаад гэж сүнд гим нүглэн улаан гимшицгээе. Загалмай амьлтын төлөө цөмөөрөө түүнд талархаж таны үхэл ба амьлалтанд би итгэж байна их эзэн минь ээ. Итгэлийн маань амьд байлгаж өгөөч гэж цөмөөрөө түүн рүү хандан залбирцгаая. Халелуя. Үнэхээр тэр бидний өвчнийг өөртөө авч бидний уух шүг тээсэн. Харин бид түүнийг бурхан цогогдож зовсон гэж бодсон гэж Есаягийн хэлсэн тэр үгийг цөмөрөө дурсан санацгаая. Есүс бидний гим нүглийн төлөө бидний хитэнцийг өөртөө авахын тулд загалмай дээр цовдлогдохын тулд төрсөн бас түүнийгээ гүйцэлдүүлсэн. Үнэхээр тэр бидний сул дорой байдлыг тээж өвчин зовлон маань хүрчээ. Гэтэл түүнийг бурхан зодуулж сохиулсан, тэгээд зовж зүдгсэн гэж бид тооцжээ. Гэвч гэмт үйлдэлийн маань улмаас тэр хатгагдан, хилэнцгийн маань улмаас тэр бицэрчээ. Амар тайвны маань төлөө түүн дээр гисгэл байж шархаар нь бид итгэрчээ. Халелуя эзэн. Өө эзэн минь. Бидний төлөө загалмай дээр хараал болж, бидний төлөө загалмай дээр цовдлогдож, бидний төлөө өглөөс мөн амьдсан учраас танд маш их баярлалаа. Бид итгэл дотроо таны дотор үргэлж үрд хамт байж, итгэлийнхэн дагуу үйлдэж, амьд итгэлээр алхах гэдэг та бидэнд туслаач гэсэн. Бид хизээ нэгэн цагт итгэсэн гэдэг тэр шийдвэрээр биш, харин өдөр тутмынхаа итгэлийн амьдралын алхам, өдөр тутмын маань шийдвэр хизээ таны дотор байж, өдөр бүр таны дотор амьдрахад та туслаач. Бидний хийсэн гимнүглийн төлөө та цовдлогдож, бидний хийсэн буруу зүйлийн төлөө та биднийг уучлж, Бурханаас ирэх байсан шийтгэл үхлийн ялыг
биднээс холдуулж өөр дөрөө авч тэгээд итгэл найдварыг өгөхийн тулд дахин амилсан эзэн бурхан танд бид хайртай. Өө эзэн минь. Нэгэн цагт Мария эзэн таныг амилсан гэдгийг ах トゥ ус нарт дуулгаж байсан шиг өнөөдөр ч гэсэн бид таны амлалтыг бусдад дуулгах тэрхүү ажлыг та биднээ дамжуулж хийгээч. Ягаад гэвэл энэ нь баяр хөөрийн мэдээ учраас бид бусдад тэр баяр хөөргийг дамжуулахад та бидэнд туслаарай. Бид өөрсдийнхөө амьдралаар амьдарч байгаа алхам мөч болгоноороо тэрхүү баяр хөөргийг дэлгэрүүлж, тунхаглаж, харуулж, гэрчилж амьдрахад та бидэнд туслаарай. Халелуя. Бидний төлөө загалмайдаа цовдлогдож бүх шидэглээ мань өөртөө авч мөн бидний амьдралын төлөө дахин амьдсан эзэн Есүс танд маш их баярлалаа. Бүх алдран танд байх болтугай. Эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Аамен.